3 талд хэрхэн эвлүүлэх вэ? За 3 талд нь 4 тал шооноос илүү хялбархан байдаг. Мэдээж олон янзын арга байдаг. Миний мэдих өөр ингийн арга бол миний арга их амархан. Яг би нэг эвлүүлдэг биш л дээ, дуршлагатай биш. Гэхдээ энэ үл их амархан юм байна лээ. За эхлэе. Ингээс шоогоо холцсон гэж үзье. Ер нь бол шоо энэ бол дээгүүрээ нэг хэрэг ингэж нэг хэрэг 3 хэрэгэлдэг хэсэгтэй гэсэн үг. За эхний ээлжинд бид нэр 1 2 3хан л алхам байгаа. 3 дахь алхам нь гол гэдэг давтаа байж. За эхний ээлжинд энэ 3 талын голын хэсгүүдийг нэг өнгө болгох хэрэгтэй. 3 талын голын энэ өнгүүдийг нэг өнгө болгох хэрэгтэй. За эхлэе. За эргүүлж итлээ эндээ болчих тийм. За энэ бол ингээд цэнхэр 3 тал болчлаа тий. За энэ дээр бол ногоон гарахаар биш 2 нэвэлцэн эргэлжлээ. 2 өнгөний тал нийлчих юм бол бусд нь нийлчих гэсэн үг. За улаан болцсон байна, цэнхэр болцсон байна, шар болцсон байна, ногоон болцсон. За дараа нь 3 энэ дээдл оройнуудаа нийлүүлж чинь. Улаан боллоо. Энэ тал боллоо. За ногоон болцсон байна, шар болцсон. Бараг шар бол ингээд эвлэж шít. Гэтэ шар дээр бол одоо голын энэ өнгө худлаа явж байна. Энэ өнгө бас хулаа явж, энэ бүх гурлаа хулаа явж байна. За одоо яг эднэрийг хэрхэн эвлүүлэх тухай л үзэж чинь. Тэгэл яг сүүлийн алхам нь энэ амархан тий. За хэдүүлээ тэхийн тулд аль өнгөө сонгоно. Эвлүүлэгч байгаа өнгөө нүүр рүү харуулад. За би улааныг сонголоо эхний ээлжинд. За улааныг эвлүүлэхийн тулд энэ нүүр рүү харна. Нүүр рүү харж байна. Тэгэхээр одоо дээд талын энэ 2 өнгө энэ улаан байх хэвээр. Энэ улаан өнгө нийлүүлж байгаа учраас энэ хоёр аль нэг дээр л улааныг авчрах хэвээр. Гэхдээ дээдлийн өнгөний цэнхэр байгаа учраас энэ өнгө дээр ирж байгаа өнгөнүүдийн ардтал нь улаан байх хэвээр. Улааны цэнхэр байх хэвээр. За энэ өнгө шар байна. Ардлах нь шар байна. Тэгэхээр энэ улаан энд орохгүй гэсэн үг. За тэгэхээр эргүүлээ. Энэ улаан энд ирлээ. Арийнх нь юу байна? Ногоон болцоод энэ цэнхэртэй нийлэхгүй гэсэн үг. За энэ үл ингэж биш вэ шүү дээ тий. Гол нь энэ 3-ыг байнга буцааж эвлүүлж явах хэрэгтэй. За тэгэх юм бол өөр улаан олж ирнэ. За ингэ тэгвэл. Улаантай ногоон талаа олоод ирээ. За энэ байна тий. За улаан өнгөлөг эвдэгдээ ирцэн байна. Би бичлэг хийж байгаа ш. Тоор ингэж орцоочих юм. За одоо яг. Энэ улаан энэ байна. Арийнх нь ногоон. Тэгэхээр энэ өнгө ногоон учраас энэ зөв. За тэгэхэд бол хамгийн сүүлийн алхам бол амархан. Ингээд энд энтлийн зүүн талд байгаа учраас зүүн талаас эхэлнэ. Өөрлөгөө эргүүлнэ. Нэг эргүүллээ, нөгөө өнцгөө эргүүллээ. Буцаагаад энэ үйл хийж байна. За тэгэх юм бол энд байсан улаан гинт гараад ирлээ. Ерөөсөө л энэ алхам. Тэгэл энэ аргаар бусдыг хийчихнэ гэсэн үг. За улаан энэ нүүрэн тал маань улаан байна. Улаан гарлаа. Гэхдээ энэ талх цэнхэр өнгө байна. Тэгэх юм бол эргүүлчих гэсэн үг шүү дээ. Одоо энийг урьдсан те эргүүлчих. Улаан өнгө энэ ардтал цэнхэр. За энд ирчлээ те. Саяны алхмаа хийн. За дээдлийн арын чоо иргэсэн шүү дээ. Яг энэ гол өнгөнүүдэд барьж явах хэрэгтэй. Буцаагаад ингээ гараад ирнэ. За ингээд улааны энэ тал болцсон, энэ тал болцсон. Одоо ганцхан улаан дээр энэ өнгө үлдлээ. Энэ өнгө маань энэ ард нь байна шүү дээ. Ардлаа эргүүллээ. Энэ тал гарсан учраас баруун талаас өөрлөгөө эргүүллээ. Нөгөө талаа эргүүллээ, буцаалаа. За ингээ улаан өнгө эвлэлсэн. Эвлэхдээ яг бүтэн эвлсэн. Нөгөө талынхын өнгөнүүд яг ингээ дараа цэнхрээр ногооноор. За энэ аргыг л давтаад хахад ингээл энэ шоо маань эвлэлчихнэ гэсэн үг. Гол нь болохоор энэ өнгөнүүд байнга барьж явах хэрэгтэй. Нэг юм эвлүүлчихэд буцаагаад байранд нээж явах хэрэгтэй. За улаан болцсон. За тэгвэл одоо дараа нь шарыг эвлүүлээ тий. Шарыг өөрлөгөө харууллаа. За энтлийн өнгө энд ирсэн байна. Арийнх нь цэнхэр мөн байна. Энд ирэх нь. За энэ зөв байрандаа байна. За энэ ингээ зөв эвлэлчлээ. За одоо нэг шар үлдлээ тий. Шар маань шарыг бас эвлүүлэгч байгаа тал дээр авчрах хэрэгтэй. За бүтэн эргүүлээд үзье тий. За энэ ногоон шараа олцсон. Арийнх нь ногоон мөн байна. За эргүүлээ. Өөрлөгөө буцаалаа. За дээдлийн өнгөнүүдээ эргүүлсэн учраас буцааж байранд тань. Гол нь энэ өнгөнүүдээ барьж явах хэрэгтэй. За шаранг болцсон.
Шаранг болчлоо шүү дээ. Ингээд шаранг болцсон бөөрийнх нь өнгөд ингээд болцсон. За улаан өнгө байраа хөдөлсөн. За улаан өнгөө буцаагаад улаан өнгөний нэг өнгө буруу явж байна. Энэ улаан мөртлөө цэнхэр биш үү? Тэр улаан өнгөө эвлүүлэхэ тал дээр авчираад тоор нэр бичлэг хийж байгаа чи YouTube шууд явж байгаа шүү дээ. За тэгээд. За энэ улаан өнгө одоо энд арайхан нөгөө. Бид хоёрт буруу мөрөхгүй дээ. 100 өнгөд ивчлээ шүү дээ. Шууд ивчлээ. Тэ энэ л мархан байла. За маа. За би яг